Дараагийн мэдээг танилцуулъя. Вьетнамын удирдагч Тоолом дахин 5 жилийн хугацаанд тус улсыг удирдахаар болсон байна. За түүний хувьд эдийн засгийн асуудалд гол анхаарлаа хандуулна гэж ард иргэдтэй амлалтаа өгсөн байна. За үүний зэрэгцээ авилгалтай тэмцэх асуудлыг чухал асуудлыг болгож өөрийн зорилтоо болгоно гэдгээ мэдгдсэн. За Вьетнамын Ханoi хотод болсон эрх баригч коммунист намын 5 жилд нэг удаа хуралдаг намын их хурлаар түүнийг намын ерөнхий нарийн бичгийн дараагаар санал нэгтээ сонгосон гэж мэдгдсэн. За Вьетнамын үндэсний ассамблеийн дарга Тран Тихан маань намын дарган дээд албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгийг дэмжсэн 180 саналаас 180 саналыг авсан гэж мэдээлж байна. Намын их хурал даваа гарагт эхэлж баасан гарагт өндөрлсөн Вьетнамын шийдвэр гарах хамгийн дээд байгууллага болох энэхүү намын их хурланд шинэ удирдлагаа сонгож 2030 он хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дунджаар хамгийн багадаа 10% хүргэх бодлогыг тодорхойлсон байна. За намын их хурлын дараа Тоолом сэтгүүлчид хандан эдийн засгийн өсөлтийг хоёр оронтойгоор хангах гол арга замыг эрэлхийлнэ гэж мэдгдсэн байна. За мөн тэрээр авилгалтай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэж амласан. За намын ерөнхий нарийн бичгийн дараагаар дахин сонгогдохоос өмнө тэрээр бас намын удирдлагыг атгаж байсан. За энэ үеэрээ бол авилгалтай тэмцэх үйл ажиллагааг ихээхэн өрнүүлсэн байгаа. Засгийн газрын хүн суртлыг бүхэл бүтэн давхаргааг арилгасан. Засгийн газрын 8 яам буюу агентлагийг татан буулгаж усын цалингийн сангаас цалинждаг байсан бараг 150 мянга орчим ажлын байрыг цомгтгсон байна. За мөн төмөр зам эрчим хүчний томоохон төслүүдийг урагшлуулж авилгалтай тэмцэж ажилласан. За өнгөрсөн 7 хоногийн эхээр тэрээр хэлсэн үгэндээ Тоолом хэдэн 10 жилийн туршид хямд хөдөлмөр экспортод тулгуурсан Вьетнамын эдийн засгийн өсөлтийг хангахын тулд загварыг нь өөрчлөнө гэж хэлсэн. За тэрээр цаашдаа Вьетнамын эдийн засаг инновац үр ашигт гол анхаарлаа хандуулан за ингэх замаар Вьетнамыг 2030 онд өндөр дунд орлоготой орны эдийн засагтай бас болгоно гэдэг амлалтыг өгсөн байна. За мөн Вьетнам улсад байгалийн гамшиг, шуурга, үерээс ахуулаад цар дахал, аюулгүй байдлын эрсдэл, стратегийн ширүүн өрсөлдөөн, эрчим хүч, хүнсний хангамжийн сүлжээнд томоохон тасалт зэрэг олон аюул давхцаж байгааг мөн аюулгүй байдлын сорилтыг нь тодорхойлон хэлж ирэх 5 жилийн хугацаанд тус улсыг хэрхэн удирдах, за мөн үүнд нь тулгарч болох аюулгүй байдлын сорилтуудыг тодорхойлсон байна. 68 настай тэрээр Умард Вьетнам төрсэн байна. За тэрээр 2024 оны 5 дугаар сард тус улсын 2 дахь хамгийн өндөр албан тушаал болох ерөнхийлөгчөөр томилогдохоос өмнө олон нийтэд аюулгүй байдлын яамд ажиллаж байсан. За тэрээр өмнөх ерөнхийлөгчөөр нас барсны дараа тухайн оны 8 дугаар сард намын ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгогдсон. За ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг өндөр албан тушаалуудыг үндэсний намын их хурлаар шийдвэрлэдэг. Reuters агентлаг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдэж байгаагаар Тоолом цаашдаа ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн даргын аль алиар нь ажиллаж энэхүү хоёр албан тушаалыг хоёулангийн нь хаших төлөвлөгөөтэй байгаа гэж үзэж байна. За Вьетнам улсын хувьд 100 сая хүн амтай ийм улс юм байна. За нэг намын тогтолцоотой энэ улсын хувьд намын их хурл нь гол шийдвэр гаргах байгууллага болдог. За энэгээрээ бол тус улсыг удирдах гол удирдлагуудаа сонгож ажилладаг юм байна.